Яа, сайн байна уу? Семинарын вебсайт руу үзүүлээ. Тэгэхээр com Абрамов гэдэг. За энэ сайтн дээр бодлогууд байгаа. Ер нь бол нэгдүгээр курсын эндээс боддог бах. Энд бүртгүүлэх хэрэгтэй. Хаана дараад ч үлээ бүртгүүлдэг. За нөхөр бүртгүүлэх ханаа. За нэг газраа байгаа л бах та. Нэг юм сайт байгаа. Blue sign in гэд хамилгүй. За тийм юм байна. Sign up гэдэг шинээр бүртгүүлнэ. За би бол бүртгүүлсэн. Тэгэхээр семинарын хувьд гэвэл уул нь бол хичээлүүдээр бодлого боддог. Тэгэхээр бид нар энэ алгоритм гэдэг хичээл дээр бодлогод бодож байгаа. Тэрийг ихтэй Python хэл дээр бодож байгаа. Тэгэхээр Python хэлтэйгээ одоо семинарынхаа хичээл дээр бид нэр Python хэлтэйгээ илүү ойртох шаардлагатай байна л да. Тэгэхээр нэг problems гэдэг дээр нь дарчвал ишиг ингээд орчноо. За энэ хэл энэ вебсайт маань яг Польшийн зүгийн сургуулийн вебсайт. Гэхдээ яг зарим хэсгийг нь уул нь орчуулад байсан. Одоо бодлогын жагсаалт гэдэг монголоор гараад байгаа. А бодлогууд нь ч гэсэн ер нь бол монгол. За эндээс би жишээ болгоод нэг бодлого одоо семинар болгон дээр жишээ болгоод нэг бодлого бодож үзүүлнэ. Програм бичээд Python дээр тэгээд явуулаад тэгэхээр энэ веб маань өөрөө цаана автоматар шалгаад зөв болов зөв, буруу болов буруу гэдэг илгээ чинь. За энд нөгөө бодлогуудыг бодоод програмыг бичиж болох тийм хэлнүүдийн жагсаалт байна. Тэгэхээр програмын үндэстээр ч юм уу C, C++ хэрэгэлдэг бах. За объект хандлал програмч дээр Java хэрэгэлдэг гэж магадгүй. Тэгээ өшөө зөндөө бол хэлнүүд байгаа. Тэгэхээр бид нар одоо энэ Python 3 их ч юм уу хэрэглэнэ л гэсэн. За гэхдээ яг бодлого явуулахдаа хэлээ сонгоно гэдэг Python-гаа сонгоно. За энд байгаа бодлогуудаас за би ингээд ихэнх нь бодсон юм байна. За хамгийн амарханаас нь тэгс хэрэгтэй баг. Тэгэхээр нийлбэр гэдэг юм бодлого 1999 дугаартай. За айгүй болох үүрэгтэй. Энэ бол бид нар нэг Python хэлээ өмнө ямар ч хичээл дээр үзэж байгаагүй. Учраас компьютер ухааныхаа тэгэхээр ингээд эхнээс нь эхлэх хэрэгтэй болж байгаа. Эхний семинарын хувьд бол бид нар зөвхөн оролт, гаралт гэсэн хоёр хэсгийг л үзэх байна. Тэгэхээр тэрэн зориулсан юм бодлого байна. Ингээд хоёр бүхэл тоо өгсөн. Тэгээд за төрөлтэй ч жоохон холбоотой юм шиг байна. Бүхэл тоо өгсөн нийлбэрийг нь хэвлэдэг програм хийя гэдэг. За оролтон дээр бид нар ийм хоёр бүхэл тоог авах юм байна. Хоосон зөөр тусгаарлагдсан. Гаралтан дээр тэр хоёрын нийлбэрийг хэвлэнэ. За Python гэдэг хэл маань жоохон онцлогтой. За энэ дээр жишээ нь уул нь байдаг. Жишээ нь Java хэл дээр C, C++ хэл дээр байдаг. Гэхдээ яг Python хэл маань одоонд байхгүй. Тэгэхээр submit solution гэдэг энэ дээрээ дарж яагаад хэлэн нэлийн доор сонгодог. За эндээс хэлээ сонгоч нь Python 3 гэдгийг сонгоч. За тэгээд энэ бол зүгээр тайлбарчих. 50-ийн бичгээр тайлбарлаж байгаа. За Python хэлний хувьд бол Java-ыг бодвол эдийн тийм функц юм уу зарлана гэсэн их багтай. За A, B гэж хоёр тоо өгсөн гэсэн. Тэнцүү гэж жагаад input оруулах гэж байгаа. Та нэг юм функц байдаг. Байх нь энэ дээр Python 3 дээр тэгээд ингэж яа. За нэг юм үр байна. Ийм үр бичиж болно. За энэ дээр нэг юм юу гэсэн үг вэ гэхээр оролтын төхөөрөмжөөс хоёр ширхэг утга аваа л гэсэн үг. За тэд нар хоорондоо хоосон зайгаар тусгаарлагдсан байна. Энэ хоосон зай явчихж байгаа. За тэгэхээр гаргаж авчихна. За хамгийн аятайх нь нөгөө хоёр хөвсөгчөд шууд зэрэг утга болгож байгаа. За Python хэл энэ тал дээр их сайхан бичлэгтэй. За одоо зөвхөн бид нар оруулсны дараа нэг онцгүй юм төрөл заахгүй байгаа. Бид нар харах юм бол төрөл ерөөсөө заахгүй байгаа. Тэгэхээр төрөл заахгүй болохоор за ихэнхдээ Python хэл маань бид нар тэмдэгт мөр боловсруулах гэж байгаа. Тэмдэгт мөрөн дээр их сайн ажилдаг. Гэхдээ төрөл заахгүй бол ерөнхийдөө бараг л юу гэж үзэж тэмдэгт мөр гэж үзэж. Тэгэхээр бид нар одоо жишээ нь юу гэдэг юм те 5 3 гэдээ хоёр тоо оруулаад хоорондоо хоосон зайтай оруулаад өгөх юм бол тэр хоёрыг 5 3 гэдэг хоёр тоо биш 5 гэдэг тэмдэгт 3 гэдэг тэмдэгт гэж үзэж байна. Тэгэхээр манай програм дээр ямар аюул буруу юм гарах вэ гэхээр за энэ програм маань ер нь ингэ болчихж байгаа юм л да. Тэгэхээр хэрвээ бид нар
энэ хоёр мөрийг бичээгүй байсан бол шууд оруулаад ингээл нийлбэр нь хэвлэлсэн бол манай Python хэл юу гэж бодох вэ гэхээр 5 гэдэг тэмдэгт мөр дээр 3 гэдэг тэмдэгт мөрийг нэмэх юм байна. Тэгээд тэмдэгт мөр дээр нэмнэ гэдэг үйлдэл маань ер нь бол яг тоо шиг нэмэхгүй зүгээр л залгах юм байна гэдэг. Тэгээд 53 гэдэг хэлчихнэ гэсэн. Тэгэхээр тэгүүлгүй тулд яг энэ хоёр мөрийг бичихгүй хийвэл тийм дүн гарна. Тэгээд бодлого маань юу яана гэсэн үг. Буруу хариулт өглөө гэдэг хариу юм. Ер нь бол яг Python та нар өөрсдөө юун дээр суулгах хэрэгтэй компьютер дээрээ. За тэгээд энийг ажиллуулж үзэх хэрэгтэй компьютер дээрээ. Терминал дээр ажиллуулж үзэж явуулах хэрэгтэй. Би яг энэ бодлолтондоо их ихтэй учраас шууд ингээд 3 4 мөрөн код байгаа ингээд явуулчих байгаа. За тэгэхээр энэ хоёр мөр бол нөгөө А гэдэг хөөсөгч анханасаа төрлийн заагаагүй C Java шиг тэгсэн ямар зүгээр л ер нь тэмдэгс мөр төрлөгээд орцсон гэсэн дефолтоор үндсэн утгаараа дөнгөж төрлийг нь хөврөөж ийна л гэсэн. Java C дээр бас юм төрөл хөврөхт юм байна. Тэгэхээр ингээд хургаа ичлаа гэсэн. За хургаад тэгэхээр одоо хооронд нэмээд хийвэл. Тэгэхээр одоо 5 3 гэдэг үгэл 8 гэж хэлнэ л гэсэн. За нэг юм. За бид нэр одоо яг энэ веб дээр нь ажиллаж байгаа учраас ажиллуулж үзэх боломж алга. Зүгээр л ингээд энэ програмаа явуулчихна. Явуулчихаар зөв буруу юу гэдгийг нь гарах хэрэгтэй. За энэ бодлогын сайтаар энэ болон бодлогод байдаг. Би өмнө энэ бодлогоо ингээд яагаад үзсэн болохоор их ихтэй биччихлээ. За ийгээд явуулчихаар шалгаад унаа. За энэ дээр энэ монгол үгнүүд бас ачмалсан. Ер нь бол юу тэдгээр тестийг шалгаж ин шиг тийм монгол үг. Тэгээд энийг алга болчихно эргэлдээ. За энэ юм бодоод байгаа юм шиг хүлээгээд ивэл мод дуусахгүй. Ер нь дуусахгүй. Энэ жоохон алдаатай бол зэрэг шиг хэрэгтэй. Хоо зөв. Нэг алдаатай байсан шүү. За юу алдаа гарч байгаа юм бэ? Зөв бодлогын кодыг гаргаж ирсэн юм уу? Тэгэхээр ажиллахын алдаа гарчлаа гэн. Энэ завсар нь хоосон зай бичдүү илүү. За ер нь бол юу шүү. Python хэлэн дээр тийм tab ч юм уу хоосон зай гэсэн тийм тэмдэгтүүд их чухал утга учиртай байдаг учраас хамаагүй энэ тэмдэгч болдгоо. За би нэг тэмцсэн бодолтой хараад. За хуучин бодлуудаа ингээд харж байна. Ногоон тэмцсэн гэсэн үг. Би их адилхан төвч шиг болсон доо. Input энэ чинь функц юм байна. Input функцийг дуудаад буцаасан объектийн split гэдэг функцийг дуудаа. Зөө. Би шууд input гэж хэлсэн шүү дээ. За ингээд Python-гийн юу нэ. За яг би дахиад засаад явуул. Засахын тулд ингээд edit гэдэг дээр нь дарж болно. Тэгэхээр бидний түрүүний явуулсан код гарч ирээд дахиад за тэгэхээр Python хэлнийхээ хувьд бол Python маань ийм юу хэл интерпретатор гэдэг ангилалд ордог. Өөрөлдвөл Java бас интерпретатортой болоо. C бол хөрвүүлэгчтэй компайлертай хэл. Програмаа бүтээний шалгаад алдаа ганц шалтгаан байхгүй бол хэлбэл нь Java бол бас компайлертай ч юм аашин те бүгдийн шалгаад алдаа байхгүй бол ажилладаг. Python бол юу яаж магадгүй. Ингээд энэ мөрийг шалгаад алдааг бол ажилуулчаад дараа нь энэ мөрийг шалгаад алдааг бол ажилуулаад тэгээ нэг мөрөөр явж байгаад хамгийн сүүлийн мөрөн дээр алдаа гарвал ингээд ажиллахгүй алдаа гэж хэлчихдэг. За одоо энэ ингээд зассан болохоор input гэдэг маань функц шүү дээ гэдэг юм. За input гэж Python 3-аас эхлэн гэж төгссөн. Хуучин бол Python 2 дээр бол raw input гэдэг юу гэж юм. Raw гэж доогоор зурж тавьдаг input гэдэг функц шиг. Одоо та нар шууд энэ input-ээс нь л явуулсан. За хоёр дахь удаа явууллаа. Энэ тестүүдээр шалгаж энэ бол 2 болох хэрэгтэй. За энэ тохиолдолд одоо гараар ингээд шихээс өрөө авах. За ингээд тэнцчих юм бол яг семинарынхаа бодлогыг бодцлоо гэж үзэх юм байна. За тэгээд ер нь бол одоо би өөр нэг иймэрхүү оролт гаралттай амархан дуу тийм жишээ юу бодлого энийг бодоо гэд өгөх юм байна. Нэгдүгээр семинар дээр тэгэхээр та нар бодцоод яг өөртөө бодсон гэдгээ илэрхийлэхийн тулд за хамгийн ихэнд мэдээж нөгөө өөрсдийнх нь бичсэн програм байх хэрэгтэй. Энэ програм. За энэ програмыг plain text гэх дээр нь дарвал ингээд татчихж болно. Python дээр бичсэн програм байна. Эсвэл ингээд copy paste хийгээд авчихсан юм. Энийг нэг тайланд оруулах хэрэгтэй. Хамгийн гол нь
программын код. За дээр нь энэ нэг скриншот хийчих хэрэгтэй баг те. Ингээд хэрэгжих нэртэй би миний явуулсан тэр бодлого л ингээд ногоон болчихсон маа. Accept болчихсон маа. Тэнцсэн юм аа гэх. Python. Гол нь Python хэл дээр явуулсан байх хэрэгтэй. Зүгээр C meter бол та нар энийг бол өстой дорн бичих байх л та. За би тэгээд юм тайлангийн бүтцүүд тэр дээр орно. Тайлангийн агуулга тэр дээр орно гэд шийтгэгээр нь оруулж байгаа. Тэгэхээр ийм өөрийгөө явуулсан та нар өөрсдөө бодсон гэсэн маягийн тийм хэдэн скриншот л орох бах. Тэгээ программын код нь байх бах. Тэгээд тэр бодлогоох нэг үлгэр байх бах. Ямар бодлого утсан ингээд. Нэг иймэрхүү байдлаар семинар хийх нэ. За энэ доогуур баахан энэ чинь одоо нэлээд олон жилийн өмнө гарсан вебсайт монгол хэл дээр үүссэн тийм бодлогын сан тийм болохоор ингээд 11 оноос ахуулаад амар амархан бодлого амархан штэ гэж байх юм бичсэн байгаа. Тэгтээ аз хаад энэ дээр нөгөө C дээр л бичсэн бодлогод байхаас Java маавал байхаас Python болоод байгаа юм даа байхгүй ба. Тэгэхээр эндээс copy paste хийх боломжгүй. Өөртөө жоохон өөртөө л хийсэн болно даа штэ. Кайфта. Яг тэнцлээ гэдэг тийм юу хараад тэгэхээр их кайфта байгаад байт юм аа. За энэ сайтууд уул нь ажиллаж байгаа. Их цөөхөн ордог болчих. Одоо намайг орохоос өмнө 2 өдрийн өмнө л энэ proof дорж гээд орсон байна. За ийм хөө. Тэгэхээр семинарын бодлого ер нь бол семинар ихэвчлэн Python хэлний элементүүд маягаар явах нь эхний хэдэн семинар. Тэгээд та нартай амжилт хүсье.